Зайцхан дараагийн бичлэг дата морил өнөөдөр бид нар болонгууд Counter Strike-ийн шинэ апдейтын талаар ярих гэж байна. Тэр апдейт нь юу вэ гингүүт? Магазины апдейт болон Game Guide гинэ. Тэгээ ер нь бол апдейтийн нэрийг харах юм бол за хэдүүлээ цогтой харцгаая дөө. Апдейтын нэр нь Guns Guides and Games гэдэг апдейт орж ирсэн. Тэгээд ер нь бол жижиг апдейт гэж хэлэхэд бол буруудахгүй. Тэгээ өмнө болонгууд хуучин болвол Counter Strike тоглоом дээр жишээ нь AK ч юм уу байлаа гэж 30 сумтай нэмэлтээр 90 сумтай нийтдээ 120 сумтай байдаг байсан бол одоо тэгэхээр болж байгаа юм байна. Тэгээд цэнгэлэх юм бол байгаа магазин чинь тоогоор солигдсон. За бань жишээ одоо шүү тоглоом дотор оруулаа харъя. За би энэ чи AK авлаа. За AK арах юм бол одоо ерөнхийдөө чамд бол байглаасаа тоглоомч цаанаас чамд ингээд нийтдээ 4 магазин л өгч чинь гэсэн үг. Тэгээ чи одоо 30 сумтай 25 сумтай 5 сум үрээд сумаа сэнгэлвэл магазина газар хаяад 202 магазин үлдчихэж байгаа. Энэ дотор 25 сум байгаа. Тэгээ тэр нь хамаахгүй. Хуучин бол 25 сум чи ягаад ч юм орчдөг байсан шүү дээ. Одоо олонгууд тийм байхгүй. Чи нэг магазин хайсан тул магазин хайсан. Тэгээл чам 4 магазин байгаа гэсэн. За тэнгүүт тэгээд юу өөрчлөгдөх вэ? Таамаг бол хамгийн түрүүнд орж ирж байгаа юм болонгууд SMG нэрфлит нь гарбуу бафлуулна maybe хүмүүс те primary gun буюу одоо үндсэн буунаас гадна гарбуу нэмэлтээр авдаг болж магадгүй. За тэр бол яг про тоглолтын дээр хүмүүс хийгээд ихлэхээр хэдүүд яг үр дүн ямар хөө байх нь харах байх. За Glock гэхэд бол бас те өмнө болонгууд 20 дэх нөхөн 120-с санагдаж байна. 6 магазин өгдөг байсан. Одоо 3-ны нийтдээ 4 магазинтай. Ингээл нэг магазин ч байхгүй. Харамсалтайгаас Dual Veritas. За энэ 30-тэй нэмэх нь 90 байсан бол одоо 30-тэй нэмэх нь 60 болсон. Тэгээд санаанд дүү чи сумаа цэнгэлчих юм бодвол GG. Чиний 30 сум байхгүй болчихлоо. 29 сум байхгүй болчихлоо. Дигэлд бас 4 магазинтай. Дигэл чинь 735 байсан. Нийтдээ 6 магазинтай байсан болвол одоо 14 сумч байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ нөгөө талаараа юу гэдэг иймэрхүү нерф ороод ихтэнгүүт юу гэдэг SMG хамгийн их хөгжил байгаа л та. SMG-гээр чи ингээд нэг хүний газ шүршиж аваад сумч урдан дуусна. За одоо ийм байдлаа чи ингээд 13 сумтай үлдсэн бол яах вэ? Өмнөд ямар ч юу ч бодохгүй цэнгэлдэгдээс шүү дээ. Эхний үнэ хаалаа те 2 дахь дүү спрей трансферын моргасан ч юм уу тийм юм бодож шууд цэнгэлдэг байсан бол одоо жоохон бодох хэрэгтэй болоод ихтэй байхгүй юу? Эхний хүнийгээ чи 10 сумаар унгаачих юм бол сумаа цэнгэлэх үгүй юу гэсэн бодолтой байна. За 20 сум энийг цэнгэлэх байх уу? Цэнгэлчүүл цаан чам макса 60 сум байгаа. Дараагийн үнийг аллаа. 20 сум үлдчихлээ. Яах вэ? Цэргэлчүүд одоо чи ингээ 30 сумтай. Тэнгүүд SMG хамгийн их хөгжил байгаа л да. Тэгээд SMG-г ер нь бол нэрвэлж байгаа нерв гэж бол манай бол таамаг чинь мэдээж бас smoke-ын дундуур ингээд spam-д бол нэрвэлж байгаа гэсэн үг. Smoke-ны buff-орсон байна гэсэн үг. Тэгээд SMG хамгийн их хөгөрсөн харин shotgun долонгууд нөлөө үзүүлдэг байлаа. Shotgun чинь нэг буудаад сумаа хийдэг болохоор тэ чамд хэдэн шиг слаг байна. Тэгээд төдөө чинээ слагаараа үлдэн чи магазинаараа биш харин нөгөө Max-ын болонгууд бас магазин тавьчихсан. Магазинтай учраас нэрхлүүлж яана гэсэн. Тэгээд хуучин болонгууд янз бүрээр shotgun болон SMG-нүүдийг одоо economy татаас нь нэрхлүүлж ирсэн те. P90 гэдэг бууг болонгууд те өмнө $600 авдаг байсан бодоход $300 авдаг болгоо те. Squad MP9 хэтэрхий мета хэтэрхий сайн байгаад байгаа болохоор P9-ийн үнийг өсгөж ирсэн санагдаж байна. Бас дээрэс нь одоо recoil-ийн амар хэцүү болгоцсон. Тэгээд ер нь бол SMG-г нэрхлүүлж байгаа. Тэгээд хамгийн сүүлчийн арга нь бол тэгээд сумаар нь нэрхлүүлж байгаа юм байна. Харамсалтай. За тэгээд бусад буунуудаас сонин юмнууд нь гэвэл M4-ыг бол бафаж байгаа юм байлээ. Тэгээд хуучин нарийн M болонгууд ер нь бол илүү superior хүмүүс илүү авах дуртай байсан. Бүдүү M-д хүмүүс дурггүй байсан. Одоо болонгууд бүдүү M-ийг авах шалтгаантай болчихж байгаа байхгүй юу? Нарийн M-ээр smoke шүрч чадахгүй болчихж байгаа гэсэн. Тэгсэн чинь 80 сумтай шүү дээ нийтдээ. Тэгэхэд ягаад чи бүдүү M болонгууд 150 сумтай. Ер нь бол баг 2 дахь их сумтай байгаа гэсэн. За тэгээд чиний алхам тутамдаа бодох юмнууд чинь тэгээд нэгээр нэмэгдлээ гэсэн үг л дээ. За би одоо террор байлаа те. Орлоо. Бум. Эхний үедээ таарлаа. За шүршлээ. Алчлаа. За алчлаа. Тэнгүүт чи яг одоо чи сумаа сэргэлэх үгүй юу? Амар хэцүү болчихж байгаа. За smoke руу шүршлээ. За smoke руу шүршиж байгаа тохиолдолд одоо ингээд магазина дуус шүршээс сонголтгүй болсон гэсэн. Тэгээд ингээд smoke руу шүрчилээ. Нэг хүн гараад ирлээ аллаа. За ши тал магазина үрцэн. Одоо яах вэ? Сумаа сэргэж нуугдах уу? Эсвэл болоод те үлдсэн 8 сумаараа дараагийн хүнтэй байлтах уу? Жог хэцүү юм болж байгаа юм байлаа. Тэгээд бас өөр нерфлүүлсэн юм нь болонгууд юу вэ гингүүт ер нь бол апны нерф апыг дахиад нерфэлсэн. Тэ ап нийт 15 сумтай болсон. Зарим хүмүүс амар ууртай байлаа. Зарим хүмүүс нэмбэг үлөө. Бонусы ер нь бол цаадагч нь бол тэ дахиад апыг нерфэлээ. Нэг бүс устгах чаачтай. Хамбаж ууртай л. За тэгээд revolver ямар байгаа юм бэ мэдэхгүй байна. Revolver-ыг хэдүүлээ арцгаая. Revolver бас maybe нөө эн чин сумаа нэгээр хийж магадгүй шүү дээ. Мэн тэрийг ерөөс шалгаж үзээгүй болохоор нэг шалгачээ. Revolver болонгууд шууд 8 сумаар бүхлээр тэнэлэх юм уу? Амьдрал дээр бол revolver чинь буудчихгоот эргүүлэнгүүтээ нэг сумаа чигчдэн шүү дээ. Тийм байхгүй тийм байна.
Тэгээ буудаа цэнэглэх бодонгууд бүхлээр нь хаяа бүхлээр нь хийж байгаа болохоор бас за ойлголоо. Тэгээ water дээр юу байгаа юм бэ? Бас сонин юм гэвэл CZ бафлуулсан байлаа. Тэгээ энэ бүгд та нараа яг үндэ мартсан байсан бах. Амжиж мартсан байсан байдаг гэдгийг. CZ өмнө 12 дээр нөхөн 12 нийт 24 сумтаас болоод 36 сумт болсон байна. Тэгээ дээрээс нь хүмүүсийн бас магадгүй гарбуу авах сонирхол нэмэгдэж байгаа учраас бас те. Сая ап цөөхөн сумтаа болсон. Апара буудаа тэгээд сумчин дуусаа CZ-гээр гаргаж байлдаг ч юм уу. CZ авах сонирхол жоохон нэмэгч магадгүй maybe. Тэгэл эцсийн дундаа тэгээд SMG охирчл байгаа гэж хараад байгаа юм би бол. Метанд байгаа одоо SMG, метанд байгаа нарийн хамгийн өндөр охирлолтой. Апас соморгонд нь жоохон явцсан. Shotgun-ууд ер нь бол SMG-нээс илүү авах сонирхол нэмэгдэж байгаа. Тэгээд primary gun-таагаас гадна хүмүүсийн гарбуу авах сонирхол нэмэгдэж байгаа. Тийм байх нэ. Одоо бараг удахгүй бараг сумаа завдаг болох хаа. Maybe. Эний зам гараагаа болцох байх. За нөгөө том апдейт нь юу вэ гингүүт? Энэ апдейт дээр бичээс байгаа map guide ер нь бол орж ирж байгаа. Ерхийдөө тоглоомоо чи юу гэдэг хүмүүс чинь болонгууд янз янзын smoke энэ сурдаг map энэ төр яг casual player-ууд мэдэхгүй байхгүй ерхий. Тэ workshop map-а тач мэддгүй байт ерхий. Тэгээд та миний өмнөх бичлүүдээс харвал одоо бүр ойлгоно. Өмнө болгонд тийж smoke шоо сурыг гэж боддгоо. Тэгээд тоглоомын дотор нь сурах юм заагаад өгчвөл ер нь зөв. Ер нь энэ бол миний бодлоор бол зөв руугаа шилжиж байгаа. Бус хүмүүс болонгууд жоохон гоншгоноод лээ. Миний бодлоор тэ нэг ч гэсэн хүн илүү сайн тоглодог ч юм уу эсвэл энэ тоглоом хийж болох юмнуудаасаа тэгээд талын биш бүгдийг хийгээд сурвал сайн гэж бодоод байгаа байхгүй. За тэгээд тэрнлүү яаж орж байгаа ингэвт тийм байгаа. За мань яаж орох нь хараад үгүй. Камераараа хаацсан байгаа. Түр камерыг за энэ гол тавьцаад өгч. За practice руугаа ороод за Mirage гингүүтээ энэ чи enable map guide гэж байгаа. Энэ чи official гэж байгаа. Тэгээд workshop дотор дахиад map guide-нууд байдаг болно гэж ойлгож байгаа. Ер нь бол энэ чи visit workshop гэж байгаа юм бол байж workshop-н ороо харж байгаа хүмүүс баг maybe апдейт өглөө 10 цаг одоогоос нэг 8 цагийн өмнө хийсэн болохоор хүмүүс хийдсэн байж магадгүй 8 цагт. Аль хэдийн хүмүүс map guide-нууд хийгээд эхэлжиж. Окей. За хэдүүлээ ямар ч одоо л official-ын ороод харъя. Гэтэ ингэхээр чи баг ялгаа байна уу? Workshop-ын map татснаас. Ер нь бол ялгаагүй л ахaltaа. За ямар ч ер нь ингэж харагддаг. Workshop-ын map-уудад илүү царай буутай байгаа даа. Одоо цонхны утаа хийгвэл энэ ч очиж зогсоод энэ хүчний та бүхэн дөрөвд болсон Keydrop байлаа. Keydrop төр үнгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ажиллаад 70,000 gift таныг хүлээж байна. Тэгээд CDS код ажиллаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Тэнгүүт window aim at the second shape from the left on inner right pattern. Left click jump throw. Окей. Энэ шиг онлж жагаад энэ чи jump throw гэдэг нь илэрхийлсэн нэг юм нисэж байгаа smoke-ны зураг байна. Тэгээ болохоор jump throw юм байна. Зүгээр ийм болонгууд нисэж байгаа биш. Ийм болонгууд jump throw-г харуулж байгаа юм. Энэ нэгсэндээ шинэ өмнө орж исэн тэгээ smoke sheet-д line up хийхэд хэрэгтэй. Одоо энэ зүүн доод бод нь гарч иж байгаа энэ practice-ний юм аа илүү сайжруулж хөгжүүлж байгаа юм байна. Энэ бол уртаа бол хүн болгонд эрэхтэй амар сайн автааллах гэж бодож байна. Тэгээд jump throw хийх юм бол яаж харагдах вэ гэдгийг одоо workshop map гэдэлээ guide хийж байгаа хүн зааж өгөх юм байна. За сайн мэн өсөж яхад хөдөлж шүү боллоо. За ингээд цонхны smoke боллоо. Окей. Энд чи олонгууд connector smoke, энд чи барингууд бас jump throw-ных icon гарч иж байгаа юм байна. Окей. City-г утаа stand against wall at first corner. Окей. Энэ болонд нь яг зогсгинэ. За би энэ болонд зогсоод эмэтэ center wood. Энэ хажуунаас нь ингэж зогсох хэрэгтэй юм байна шүү. Энэ заавар нь жоохон хэцүү заавар. Яана энэ одоо guide-н сүрцсэн юм шүү. Энэ одоо хүн яаж line up хийх вэ? За мэн бол ийж ингээ гол яг энэ ханныхаа голдоо зогсчтэй. Тэнгүүд энэ чинь зөрчиж байгаа байхгүй. Яг ингээ буулангаас энэ мэн бүтэхгүй юм байна оо. Зүгээр энэ болонд нь зогсож байгаад энэ голд нь анилаа шидчихэд бол болдсон шүү дээ. Энэ хүүбчлийн та бүхэн дөрөхөд болсон Kezag баярлаа. Kezag дээр та бүхэн 24 цаг тутам үнэгүй хайрцаг задлах боломжтой. Мөн өөрт байгаа скинээ илүү гоё скинээр сайжруулаад авч болно. CDS-ийн кодыг ашиглан 20% урамшуул болон $1 үнэгүй аваарай. Мэдээж CDS-ийн кодыг ашигласан хүмүүст giveaway байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Окей. Энд чинь connector-ийн утаа байхгүй те. Шатны утаа байхгүй те. Байхгүй юм байна. Ингээ mouse зураад дарангууд spoken дээр арилдаг байхгүй юм. T-ramp нэ stand in the corner. Smoke арилцаа. Одоо энэ чи бас нэг утаа байна гинэ. Stand apps-ийн утаа гинэ. Заавар нь бүтэн уншигддгүй хөөрхий. За. Бас мэддгүй нэг утаагаа сурчлаа. Энэ бол амар муу утаа байна. Энэ террорууд ашигтай утаа байна. Яг үнэндээ. Цааш нь чихэж удахгүй бол энэ бүтэхгүй. Хүмүүсээс workshop-ныхаа нийлүү дээр тэлэх. Cat. What? Тэгснэ цонхны утааг зааж өгөхгүй юм те. Энэ smoke бараг 10 жилийн өмнө хүмүүсийн хийсэн байсан line up-ыг зааж өгөхгүй байна. За ингээл guide нь дуусч байгаа юм. Official guide нь. Энэ буулан зогсож байгаад энэ чи энэ бууланд юм уу?
Окей, за энэ бол угаасаа байн хийдэг үү. Энэ бол маш сайн утгатай байна. За ийм юм байна. За хэдүүлээ нэг өөр map руу нэг сонирхож харъя. Ер нь бол ийм ороод ирсэн байлээ шүү. За өөр map дээр байгаа юм болов? Оо байна. Dust 2. Окей, мен Dust 2 дээр хог мэддэггүй байсан. Өөрийгөө би бол Dust 2 хог мэддэггүй гэж боддог. Гэхдээ яаж үзэн гайтаас илүү мэдчихлээ байгаа л та. Яг үндэ. Тэгээ flash зааж өгөөгүй байна. За Xbox утаа. Энэ яг хэдэн он бэ? 2026 онд Xbox-ны утаа хийж байгаа юм би бол байгаа гэж бодохгүй тань. 2026 онд no гинэ. 2026 онд ийм утаа их байгаа. Ядаж энийг хийж байгаа хаа. Тэ? Mid-ийг нэ. Stand against middle of the door. Вау. Тэ? Ягаад чи энэ чи ап байгаа гэж бодохгүй юм байна. За би утцсан гэж бодчихоо. Aim at the circle on door frame, left click jump throw. Яг үндэ чи харагдахгүй юм байна л да. За зөв юм байна, зөв юм байна. Чи мэдээ утцсан. Тэгээ дараа нь ирээд энэ чинээс утаа ийн. Окей. Баруун талд нэр хожоо минь алдсан байна. За миний нутаг яг үндэ мэдхгүй байжээ. За ямар ч юм байна. Тэгээ өөрөө флашны заавар байхгүй юм те. За энэ буулан зогсонгууд сетиг авдаг нэ. За энэ бууландаа зогсоод энэ бууланд руу бариад зүгээр шидэх юм уу? Окей. За энэ бол хэрэгтэй утаа байна. Аюулгүйч юм байна. За яг энэ хэсгээ эзэлсэн гэж бодож байдвүлээ. Тэгээ зүгээр л бодоош байгаа те. Stand end of the blue trash. Окей. Тэгээд за шинэ утаа сурлаа хэдүүлээ. Энд чи окей. За энэ юу вэ? Бэгийн түнэл гинэ. Энэ нөгөө. За ямар баг энэ сандгүй. Vitality ч үү ямар ч нэг pro багийн хийжсэн утаа мөн байна. Энэ утааг би нэг YouTube shorts-аас үзчихээ тэгээд өөрөө сураагүй байсан. Ашгүй Wolf ячаар би энэ сурлаа. За бэгийн хаалга гинэ. Үний ямар давгүй утаа вэ? За шаалтаа юу вэ? Би булан дээр л өрөөстэй. Яа амар хэцүү ордог утаа байна тэгснэ. За орж байгаа мэнэ орж байгаа. Энэ гоё ордог утаа нөө. За ийм л юм орж иржтэй. За тэгээ хамгийн сүүлчийн апдейт нь болонгууд юу юм бэ гингүүт Join Friends-ийн Custom Games гэдэг юм апдейт. Тэр нь бол Paintball орж ирсэн юм уу да. За мэдгүй энэ одоо яг ямар хэрэгтэй те. Өөр бусад game mode-ны апдейт орж ирэхгүй байгаа юм байж те. Workshop map. Turn on open party. Now when you start playing your workshop map you will host the game on your machine and your friend will be able to join. Энэ өмнө болдог байсан үгүй мэдэхгүй байна. За байж байгаарай. Ингээд workshop maps-аа сонгоод open party-га асаагаад би одоо ямар нэгэн map сонгоод тоглох юм бол манай найз шууд орж иж болох юм байна. За энэ өмнө Go дээр бол болдог байсан. CS2 дээр болохоо байсан үгүй мэдэхгүй байна. Энэ одоо болдгоо байсан болоод одоо болдог басны зарлж байгаа юм билүү дээ. Тэгэхээр paintball-ны апдейт бол биш ээжээ. Тэгээ хуучин болонгоо тэгээ найзаагаа тоглож байгаа юу юм компьютер дээр оруулсан сервер рүү ингээд Steam-ээрээ join-даар орчдөг байсан. За энэ отгоо ахын л юурууч хийчихэ. Энэ яг отгоо ахын workshop map руу хэдүүлж ихий. Уншаад байна. Уншаад байгаа юм шиг байна. Бодол нөгөө workshop map-ыг татчих байгаа бах. За болохоо болчихжээ. За удлаа юм шиг байна. Тэгээд за ингээл апдейт дуслаа да өнөөдрийн апдейт одоо. Удахгүй тэгээ шинэ Arbor апдейт орж ирэх бах. Тэр ингээд хэдүүлээ эргээ уулзъя. Тэгээд bye. Лайк дараарай.